Та бүхний энэ өдрийн амрам болон айдахя. Шинжлэх ухаан таны мэдхийн судлагдсан нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар уран судлалын ухааны доктор, профессор Жамблын энэ биш доктор бидний урилгаар хүрэлцэн ирлээ танд. Урилгаар хүрэлцээсэн танд баяр хүргэе. Өвлжээ тавлаг сайхан байна уу? Сайхан байна. За Эрдэнэ номын ажил өндөр үстэй. Өндөр. Та бол одоо Монголын хөгжим судлалын энэ цагийн одоо ноён хоригл болсон энэ их том судлаач. Тэгээ өнөөдөр танаас бол би олон зүйл асуух хүсэлтэй байгаа бол нэг л сэдвүүдээр ярих гэж ингэж бодож байна. За энэ бол одоо туульч авир мэдгуан та таны хийсэн энийг сайхан бичлэг байна. Энэ бол түүхэн бичлэг гэж би ойлгож байна. Тэгэхээр зөвхөн энэ хүрээнд одоо хоёлаа ярья гэж ингэж бодож байна. Гэхдээ ер нь энэ туудын тухай бас танаас бас асуухгүй өнгөрч болохгүй. Ер нь судлаачдын тэмдэглэснээр бол хүндрэлтний одоо уран зохиолын хамгийн эртний хамгийн одоо түгээмэл энэ төрөл зүйлийн нэг нь бол туульсын зохиол байна шүү дээ. Нийтдээ одоо судлаачдын одоо бичснээс ингээ харж байхад бол нэг 1000 гаруй туулын одоо тийм хувилбарууд байна гэж. Тэрүүнээс Монголд болохоор одоо 270 ч юм уу 300 орчим одоо 80 туулын 300 орчим хувилбар Монголд байна. Тэгэхээр чинь нийт хүндрэлтний одоо 27-сан энэ туульсын бүтээлийн туулийн бүтээлийн 3/2 зөвхөн Монгол хэлтэнд Монгол дуурхтанд байж шít. Тэгэхээр бол энэ бол агуу их том одоо соёлын өв тээгч ард түмэн гэдэг нь энд харагдаж байна лээ. Тэгэхээр энүүний нэг том одоо соёлын өв тээгч одоо авир мэдгуй та бол суулзаж яриа хөөргийг нь авч ирсэн юм байна. Нутаг нь угаж одоо нэг дорын усгууд юм байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг түүхэн бичлэгийг таны бичсэн бичлэгийг хэдүүлээ сонсоод яриагаа эхлэе. За өнөөдөр 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрөө Ховд аймгийн Төвд Монгол Улсын төрийн саярхад туульч авир мэдтэй уулзаж байна. Авир мэдтэй уулзтын учир нь гэвэл саяхан бид бол туул хайлах урлаг гэдэг сэдвээр бид бол авир мэдгүйн тухай кино бүтээгээд зураг аваад ингээд манай уран бүтээлийн хэсэг нөхдөд ботсон. Өнөөдөр би бол энд сүйдэж ирээд авир мэдгүйтэй уулзаж байна. Тэгэхээр бол өнөөдөр би тантай 3 зүйлийн тухай ярих гэж бодож байна. Нэгдүгээрт бол өөрийн чинь намтар дүүхийн тухай би жижигхэн хэсгийг яриулъя гэж бодож байна. Хоёрдугаарт бол өөрийн чинь аавын тухай яриулъя гэж бодож байна. Гуравдугаарт ер нь туул хайлах ёс. Туульчийн ер нь онгод хиймэр, туульчийн өөрийн одоо зөм бил гэж юм байна уугүй гэдэг. Ийм 3 сэдвээр ярих гэж бодож байгаамаа. За тэгээ би эхний асуудалтай өөрийн чинь холбогдтой нэг хэдэн зүйл асууя. Би бас багада танах манах чинь айл дүүт явсан. Бас учир холбогдол би одоо багада нэг 8-9-тэй байсан юм уу 6-7-тай байсан юм уу байхад одоо өөрөө одоо ахтайгаа уртнастайгаа ингээд таруу зурм хөөцөлдөж явж байхад би бас харж байсан юм аа. Манахтай сахалтал байсан. Тэгвэл би одоо аав чи ураанхаа хүн гэж бодож ирсэн. Ер нь ураанхаа нутгаас нэг холддгоо өөрийг чинь ч гэсэн тэр хавьдлын мөнгө харахын дуу тавь төрсөн гэж боддог. Гэтэл өөрөө бол көтлөсөн төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр эн чи одоо энэ ямар учир холбогдол байна танаа чи одоо тэр хөднөсөнд одоо чи өөрөө төрдөг нь учир холбогдол ягаад алстаж уудсан бол доо ингээд түүхээ надад хэлж өгөөд. За тэгэхээр энэ одоо дээр үед Хаскийн дан Османад ангиж болж яжээ. Манайх чинь Алтай шингэл гэдэг газар хойно одоогийн Хиттийн нутагт явж нутгалжсэн байл дууран хоош юм бол энэ мөнгөөрхэн дуут орцог. Тэнд нутгалж яваад тэр дайнд оролцсон байна. Тэр дайнд ороод нутаг тэрийг хамаад явахтай чи ард түмэн буцаж иргэд нааш нь ойлсон байна л да. Одоо энэ одоо хөвсгөлийн үе нөгөө мухар толгойн талд олж эхэлсэн байна. Энэ буруу юм хөвсгөл тал руу олд гэдэг санаагаар. Тэгээд одоо олж дугтаад ирсэн. Ирэхэд манай тэр уугнах ч 2 байсан байл та ихсэг хөвгт байжгүй. Тэгээд ирээд манганд ирж амьдэрч яасан байгаа юм. Манганд ирээд амьдэрч яхад манай эцэг ядуу хоос нэрч чад. Түлээгийн юуч төлдөг. Байрны хөвгтүүд гэрт амьдэрдэг.
тэр хүүхдийн галыг сонжин төлж ондог. За даарч хөрөх дээр нь хэдэн хүүхдтэй туйлыг үлгэр болгож ярьж ондог. Ийм байсан. Үйг одоо энэ тухайн ахтын За Авирмит тухайн өөрийн дуу хоолойг сонсоод таны асуултанд хариулж байгааг сонсоход үнэхээр гайхалтай сайхан байна шүү. Тэгэхээр Авирмит тухай бол одоо Монгол улсын төрийн шагнал хүртсэн алдар туульчдын нэг арга байхгүй одоо ангадагчдын нэг тийм ээ. Одоо 8 дахь үеийн үе залгамжилсан юм том туульч байна шүү дээ. Тэр хүнтэй бас нэг нутаг усан төрж бас тэр хүнийг судлах боломж олж уулзаж олон дахин уулзаж бас яриа хөрөг нь авч яасан энэ бол их том судлагдсан болж одоо үлдэж шүү дээ. Яг энэ үед Авирмит батан яриа сонсож явах үед одоо тийм онцгой содон таны сэтгэлд үлдсэн таны нэмж ярихаар одоо тэр зүйл юу вэ? Ер нь Авирмит тухай та нэг жоохон тодруулж хэлж өгөөч. Авирмиттэй болон Авирмитын аав их туульч Баатар гэдэг хүн тэрний дээд жилхрийн тухай би олон удаа сонсч явлаа. Зөвхөн тэдний амнаас ус тэр нутгийн улсуудаас 80 гаруй гарсан том томоохон насны туульчдаас тэнийг сонсч байсан, тэнийг үзэж байсан, тэнд бахархж байсан олон улсуудын тухай би тусламжийг сонсч явлаа. Нөгөө талаар ягаашмтай миний хүү амьдралд их туульчин аав Баатар байна шүү дээ. Намайг нэг 5-6 настай байхад би өвдөд их хүн дээр өвдөжээ. Ер нь их зүтсэн байна. Тэгээд манайх чинь сахалтай айл 100-ны цаг байсан. Одоо манхан сүмэндээ ер нь Ховд аймагт алдартай хавцал гэдэг. Тэр хавцлын одоо ихэнд манайхан зусч байхад би өвдөд тэр хүн манайхан залжээ. Тэгсэн чинь намайг манай ээж аавд за энэ хүүхдийн шин нэр нь агтсан байна. Та энэ хүүхдтэй их тогш нэр өгсөн байна. Тэгэхээр энэ нэрийг өөрчилснээр танаа хүүхд илэршнэ. Танах 2 хүүхдтэй болох юм байна. Эхний хүүхд нь одоо энэ хүүхдийн нэрийг би сонсноор Ирвшгийн нэр өгье. Дараагийн хүүхдтэй болох юм байна. Тэнд нь Тэрвшгийн нэр өгье гэж хэлээд тэр үед чи одоо их хэцүү үе байлаа шүү дээ. Хасгийн дээрэмчд манайхаар давталсан баруун талаа манайхан цэрэг дэвсэг тэр үеэр их одоо төвлөрсөн тийм газар байсан. Цэрэг улсууд их явж байсан. Тэгсэн чинь нэг Бентовын сумыг надад бэлгэлж өгч байгаа юм аа. Одоо шившж өгч байгаа юм л да өөрөө. За энийг шиг зөөж яваарай гэж. Тэр шивсэн тэр одоо тэр сумыг би одоо баг бөөцтөн төрж явлаа. Тэгэхээр миний хүү зохиолд өнөөдрийн одоо өндөр насны энэ насны бүгийн эдэлж явдал бол зөвхөн туулч Авирмиттай уулзаж тэрний өв соёлыг тэрний одоо юугийн зөв сөнгө мэдхэр барахгүй тэр хүн бол миний амьдралд миний насанд буян хийсэн хүн ба гэж бодож байгаа. Тэгэхээр бол энэ бол зөвхөн түүхээр тохиолдсон үйл явдал болохоос ямар нэгэн зохиосон зүйл биш. Тэгэхээр би бол энэ таны нэвтрүүлгэнд энэ өв уламжлалын тухай энэ нэвтрүүлгэнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэ бол дэлхийн өв. Монгол туйл бол дэлхийн өв. Дэлхийн хүн төрөлхтний өв. Тийм учраас энэ өвийг судлах, сурчлах, түүн дэлгэрэх асуудал бол одоо дэлхийн түвшинд яригдж байна. Тэнд учраас Монгол туйл бол энэ дэлхийн туйл гэж ойлгодог. Энэ туйлыг бол сонсох, тэнийг хайрлах, тэнийг хүндэтгэх асуудал бол нэгдүгээр туйлын зохиолтой холбоотой, хөлгөн их туйлтай холбоотой. Хоёрдугаар тэнийг амьд өрүүлэх туйлчтай холбоотой. Би тэгэхээр тэр
Монголын туул судлалын хүн биш. Би зөвхөн авир мэддэг туулчтай тэг туулчин зөв сүнгийн тухай тэг туултын өөрийн кээлийн тангарагд байд юм гин. Тэрний тухай тэрний одоо зөв сүн бэлэгдэл утгын тухай тэр хүний хайлах тэр дуу аванд товшуур гэдэг хөгжмийн зэмсэг ямар үүрэг оролтой юм. Туулч товшуур хоёр ямар үч холбогдолтой гэдгийн тухайд л би асуудал авалж явснаас биш би туул судлаагүй гэж танд альтрая. Гэхдээ та яг даруухан уучраатай гэж хэлж байна. Та бол хөгжим судлалын чиглэлээр одоо үнэхээр оргил энэ цагийн одоо гол одоо тийм суур бүтээлүүдийг хийсэн хүн дээр дунд бол туул судлал явж байсан л да. Тэгээ энийг харин таны ярианаас их бахархаж суун л да. Ягаад гэвэл яг тэр туулийн тэр гал галанд болсон, өлгийн нутаг болсон тэр газар та төрж тэгээ одоо тэр алдартай туульчтай яханда тэр орчинд одоо өсөж хөгжиж таны нэрийг хүртэл одоо тэр энэ шиг гэдэг нэрийг авир дугаа гэсэн гэдэг энэ мэдээллийг анхудаа би сонсож байна. Тэгээ төрөөс залуулж байгаа шүү дээ. Лов садгаас тэгээ хорлол сүтгэлээс л. Тэгэхээр яг туул гэдэг чинь өөрөө тийм зүн бүлгийн болон одоо тийм ёс бүлгийн олон зүйлийг өөртөө шингээсэн нэг юм урлагийн том төрөл байгаад байна шүү дээ. Энэ талаас нь таавал нэлээд асуусан байх. Тэгээ тэр үед одоо ер нь ямар тийм гайхамшигтай жишээнүүдийг одоо ярьж байсан бэ? Энэ яранд одоо давтагдах байх л да. Авир мэдэн энэ бичлэг бол үнэхээр гайхамшигтай бичлэг. Энэ бол өөрийнхөө тухай гайхамшигтай ярьсан, туулч хүний тухай гайхамшигтай ярьсан, өөрийнхөө намт түүхийг ярьсан, аавынхаа тухай ярьсан. Тэгэхдээ энэ хүн бол нэг гол зүйл бол туул тасруучихгүй маа. Тасруучихгүй. Туулыг чинь зур цаасан дээр бичсэн ширээн дээр байгаа номтой л ингээд уншдаг, судалждаг тийм зүйл биш ээ. Энэ чинь туулийн цаанаас эзэнтэй онготтой цаанаас нь хэлүүлдэг зүйлээ. Тийм байна. Тэгэхээр энэ бол гайхамшигтай. Юу энэ бол яг үнэн. Хүн болгон бол нэг туульч болох тийм боломжгүй байх. Гэхдээ хүн болгон бас туул хайлаар байдаггүй. Бас энэ чинь одоо ахас эксээс өмнөх туулчтаас зөвшөөрөл авч тэгээд равшиг авч ээж одоо туул хайлдаг тийм юм байсан юм байна л да. Энэ талаар бол авир мэдгуун нэг ярьсан зүйлийг хэдүүлээ одоо сонсъё. Авир мэдгууч нэлээ хожуу 23 нас орчимдоо туул хайлж ирсэн байж. Тэр бол туул хайлаагүй байсан байж тийм ээ. Тэгэхээр хайж учир тохиолдол бол тэр нутгийн залуучуудын тийм байна. Хүчээр одоо чи хайлах ёстой. Чи удам судлалтай хүн бид бол умжаас бүр гэр барьж агаад цусаа гэр барьж айдын гэр бариад айдын гэрийг хөндөөлүүлээд тэнд нутгийн залуучуудыг цуглуулж агаад чи хайлах ёстой гэдгийг бүр тулгаж яаж өөрөө тэгж ярьж байгаа биз? Тийм байна. За энэ яриаг авир мэдгуун яриаг сонсоод гээ. Тэгээд одоо хэлийг гэвэл одоо хэлжээгүй гэвэл баг хэлдэг дүнтэй дуртай явлаа. Тэгээд тэр ороод уул хэлсэн чи маргааш энэ тэр манай угаах ширэндээ өгсөн энэ дуутаас чэсрэн гоочсон. Булгана буюн гоёч гурав орон орж ирээс үүсгэж юм. Одоо ястай нэг 90-аас наваад хөлийн 5 хүртэл сажлахгүй дээр орооч. Тус сажлуулаа байгаа нэг алдаа магтаа дуусгаа нэг төгөл хэлээ. Тэглээ сайхан 8 гэрч туулаа шахаад дуусглаа би. Тэгээд тэр гурван туулч надыг ард түмэн туул хэлж байна. Одоо бол цаг гэж юу. Урд нь бол энэ чинь гүрмийн дормын үеэр хэлдэг ном ээ. Тэр үчин лам тэгээд одоо лам хошууд ноёдын баячууд нь бол одоо номаараа нүшүүлдэг гүрмэн гаргадаг. А ядуу хоос нь ард түмэнд бол энэ туулчин гэдэг чинь гүрмэн гаргаж явдаг. Ном юм наач. Төвслөй буруудан залуу. Битээ хэлж гэжсэн туулч надад байсан. А чи хэлбэл юм хаялгүй. Чи тех тим юм орчихлаа хэллэгөө гэж надад шүгэмжилсэн. Энэ дээр буруу матсан. За энэ ярианаас сонсч байхад бол тэр одоо чойсронгой буюнгой тэр том
өмнөх үеийн том туульчид нь зөвшөөрлөө гэж байна да. Цаашаа ард түмэнд одоо туул хайж болно гэж одоо авшиг юм өгж байна тийм үү? Тий. Энэ ямар учиртай вэ? Тэгэхээр энэ туул гэдэг чинь өөрөө их эртний юм. Энэ чинь айл болгон хайлуулна гэдэг бол учир тохиолдолд хайлуулна. Тэрээс дуртад авч хайлахгүй гэж байна шүү дээ. Ялангуяа тухайн үед бол лам хавар ноёд байсан үед бол тэдний зөвшөөрлөөр тэдний одоо бүр хүсэлтээр нь хайлдаг. Тэгэхдээ энэ хайлахтаа тэр дуртай хүн хайлж болохгүй. Дуртай хүн хайлж чадахгүй. Тийм агуу том туулийг одоо хайлна гэдэг асуудал бол энэ тухайн өвийг ямар хүндэрчж байгаа, ямар их үнэтэй болохыг одоо ард түмэнд мэдүүлж байгаа, мэдлэг олгож байгаа ийм том зүйл юм л да. Тийм учраас энэ туульч болох эрхийг олгоно гэдэг асуудал бол зүгээр нэг туульч айлд очиж дураар нь туульч болчиход би туульч гэж өөрийгөө нэрлэхгүй гэж байна шүү дээ. Тэгж байна. Одоогийн ойлголтоор бол одоо өөрийгөө одоо дөөөлөхгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр бол тэр том туульчтай тэр үеийн одоо олон жилээс олон туульчдаас зөвшөөрөл авчиж тэгж туул хайр эрхийг олж авдаг юм байна гэж. Энэ тухай ярьж байна. Агургадгаа сая ярианаас бас нэг анхаарал татсан юм бол туул бол өөр юм бас зориулттай байна тийм ээ. Ядуу болсон хүн зориулсан туул гэж байх нь, язгууртнууд зориулсан туул гэж байх нь, туулийн өөрийн одоо цаадэр туул хайлуулж байгаа хүмүүсийн одоо хүсэл сонирхолд нийцсэн бас зориулттай байх шиг байна шүү дээ тийм ээ. Тий. Энэ тал дээр Тэгэхээр чинь одоо туул болгоно өөрөө зориулттай гэж байна шүү дээ. Тэгэхээр бол өвчин зовлон бий болсон хүнд, ядуу дүүдүү болсон хүнд бас үр хүүхд заяадгүй хүнд бас сайн сайхан биш өөрийн гэр бүл нь жаахан асуудалтай байгаа юм үед эвлэрүүлэх, зуучлах тэр сайхан үүргийг үүсгдэг юм агуу ичтэй одоо үгийн урлаг юм да. Бас тэр товшуур гэдэг байна. Тэр товшуур гэдэг тэр туульч хүнийг хөдөлдөг том агуу хөгжин байна. Тэр хөгжин тухай одоо дараа бас ярих байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ туулийн энэ ичид энэ байгаль ертөнцтэй харилцаж байгаа энэ харилцааны үр шимийг хүртсэн хүний нэг нь та өөрөө сууж байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд дөрөвчийн дээр яриан дээр нэлээд тодорхой гарлаа. Тэгэхээр энэ туулийг хайлахт бол бас зориултаас гадна тийм бас ёстыг их байсан байна. Жишээлбэл одоо хамгийн эхлээд алтай туулийг хайл заавал хайлах ёстой. Тэрүүний дараа нөгөө алдаа магтаалыг хайлах ёстой гэж ярьж байна шүү дээ. Энэ чиглэлээр бол бас Авирмэдган ярьсан яриаг бас хэдүүлээ сонсоод тэгээд яриагаа үргэлжлүүлье. За баярлалаа. Харин туул бүхнээ ихэнд бол алдаа магтаал заавал байна. Алдаа наран гурван савдаг төгч явах ёстой. Тэгээд алдаа наран гурван савдыг дуудаад ирүүлээд усаагаад мордуулаас үгээ цацаад дараа нь тэр айлдаа туул эхлэх. Та эхлээд анхныхаа туулийг бас нэг хамт олонны юм уу нөхдийн одоо хүчин давтагдж хайлсан гэж хэлж байна шүү дээ. Гэхдээ тэр айл нь бас нэг бас өвчин зовлонтой бас ийм айлд яасан байна. Тэгээд тэрний айлын цаашдын одоо хувь заяанд нь засал болсон тохиолдол гарсан уу? Яасан бол? Тэр наваа гол хэлээ. Лав гэдэг айл. Тэр Тэр надад 2 жилд нэг удаа хэлүүлдэг болсон айл. Тэрнээс хойш. Тэгээд би тэр айлд жилд нэг жил инжил хэдэн жилийн заавал ач хэлдэг намтаа хэлүүлдэг намтаа. Бид нэр бүр зориуд таныг урж шүү. Зориуд урддаг тэр туул бол тэр айлдан зогхорсон таарсан гэж үздэг шиг байгаа юм. Их хүндэлдэг түүгэн жил нэг жил инжил 2 дахь жилдээ заавал хэлж яадаг. Тийм айл явсан юм. Тэгэхээр Авирмэдган энэ бичлэгийг сонсож байгаа бас нэг сонирхолтой надад санагдсан юу гэхээр жирийн үед бол нөгөө туулийг бол үлгэр шиг одоо би хийж чадахгүй. Тэр товшууртай байж одоо яг хайлсан үедээ бол энэ юм зурсаар явчихдаг юм байна л да. Тэгэхээр энэ бол бас нэг сонирхол татаж байна тийм ээ. Тэгэхээр энэ чинь бол
тэр товшуур хөгжим, тэр аяилгуу, тэр хэм хэмнэл тэр тухайн зориултаас шалтгаалаад туул одоо хайлтын нөхцөл одоо бүрдэж байдаг юм байна. За энэ чиглэлээр бол амар мэдгоос сонирхолтой зүйл ярьсан байгаа нэг бас хэдүүлээ сонсъё. Туул гэдэг бол би одоо ингээд амар за тэр туулийн баатар тэгээд яав гэхт бол би асуугаад баг хэлж чаддгүй хүн. Үлгэр шиг ярьж чаддгүй. Хөгжим товшуур явж байгаа нөхцөлд бол тэр одоо баг одоо нэг 5 минут 7 минут дээр тааж явахд өргөлээд унтаад одохт бол үг хаяхгүй. Явдгаар аль явж байна. Энэ онгод гэдэг нь эндээ байгаа болов. За тийм учраас тэр товшуурын көгийг уцаагаад байдаг айлууд байна. Одоо хөгтэй юм чи көгийг алдчихдаг алгуулчихад байдаг. Явж ятл көгийг ууцгаад байдаг. Явж ятл маар нь унцгаад байдаг. Явж ягаад хажуудаа тавиад авсарлаад нэг аяг цавгаар нэг тамталтад барихад көгийг уцаагаад атсан байдаг. Ийм айлууд байна. Тэгээ би түрүүн хэллээ ч зөв билэг гээд байна. Одоо туульч бол өөрөөр хэлбэл бид нар бас нэг цаанаас нь хэлбэлтийг эзэн цаанаас нь бас өөрөө дотроос нь юм гаргаж ирдэг өөрөө юмд одоо мэдэрдэг тийм байх шиг байгаа юм л да. Өөрөөр даалдын ямар нэгэн хүч үйлчлээд байна уу гэж боддог л да. Энэ тухай юу боддог? Тэг санагч байна. Хүч үйлчилдэг гэж би сандаг. Энэ их сонирхолтой. Хэдэн мянган жилийн турш туйлын урлагийг, туйлшин бүтээлийг, туйл хаалх урлагийг өдөө олон жил авч явж байгаа гол нэг хэрэгсэл бол хөгжим юм. Тухайлбал туйлчин өөрийн гарын хөгжим зэмсэг товшуур юм. Тэгэхээр авирмуудгаа ярьдаг л да. Энэшээ би ч одоо тэр ороо эхэлсэн туйлаа өвлөө нар гартал туйлж явцд би ч бас нойр гөрнө шүү дээ. Тэгээд нэг 3 минут юм уу нэг 5 минут юм уу докрих үед миний товшуурд урчлаадаг миний туйл хэлж яригчлаадаг. Тэнийг би өрөөж мэддэггүй гэж ярьж байгаа. Тэгэхээр бол өөрөө ярьж байна л да. Энэ онгод хиймөр гэж яриад байна. Энэ товшуур туйл хоёрыг одоо амьдруулж энэ олон мянган жил Монгол ард түмэнд гөрүүлсэн зүйл бол товшууртай холбоотой юм. Би товшуургүйгээр нэгч минут одоо туйлын зохиолыг, туйлын хөдөлгөөнх туйлыг би хэлж чадахгүй. Товшуураа бариад нүдэ ханаад би сэтгэлдээ бодоод ингэж эхэлсэн бол би тэр туйлыг дуустал би ярнөхөөс би тэнд тасалдал гаргахгүй. Тийм учраас би унтчихлаач гэсэн өөрийн туйл нь явж л байдаг. Ном ёсоор л явж байдаг. Тэнд ямар нэг тасалдал байхгүй гэж ярьж байгаа. Энэ гайхамшигтай зүйл биш үү? Тий. Яг одоо туул хайж байгаа одоо гэр орон тэр ахуй орчноос тасраад тэр туулийн үйл явдал тэр зөмбөлийг юм бол уусаа орчиж байна шүү дээ. Тийм учраас нэг дух хийгээд босоход бол тэр ганц шүүгүсгийн зөрөөгүйгээр тэр туул нь хайлдгараа хайлаад товшуурын аяндаа ингээ явж байна гэдэг нь өөрөө энэ олон мянган жилийн турш уламжилж ирсэн энэ туулийн дотоод мөн чанарыг илтгэсэн гайхамшиг нэг гэж хэлж болохоор байна тийм ээ. Тий. Яг тий. Тэгэхээр энэ бол үнэхээр туулчлаа нөхцөл хөв зохиол юм шиг байна. Туулч хүнд тэр товшуур гэж яриад байна да. Тэр товшуур нь хүнээ хэл мэддэг гэдэг шүү дээ. Үйл явдлыг сайн мөгөж урдчлан хэлдэг гэж байна. Тэр надтай уулзахдаа өөрөө ярьсан нэг яриа байгаа. Энэ байна уу юу? Чамтай уулзах тухай миний товшуур урчид над хэлсэн шүү гэж хэлж байгаа. Тэр одоо ямар зөвсөн байх вэ? Ямар мэдлэг ухаан байх вэ? Яг тэр тухайгаа хэлсэн яриа байгаа. Энийг бас сонсъё. Сонирхолтой юм тийм ээ. Танаа бичлэгнээ урд 3 хоногийн 4 хоногийн урд миний товшуур дуусч байгаа юм. За. Энэ өхнийг товшуур би иймд яах шийдвэрлэдэг байхгүй юу? За миний товшуур дуурахад 3-аас 4 хоногоос наад заавал хүн ирнэ. Одоо зүгээр тэнд үлгээтэй байж байгаа шүү дээ. Чинь магадгүй өдөр чи магадгүй даг гэдэг өгөрш.
Танд одоо юм мэдгдсэн бид нэр эрхийн өмнө тийм мэдгдсэн гэж байна. Мэдээч би одоо ирнэ гэдгийг мэдээд сууж байгаа. Одоо лав нэг талаас хэлээ нөө бичлэгээр дэмсэн тэрлэх байх. Ингэж байгаа. Минь дээр нь товшоорт бишэрдэг байхгүй юу гол нь. Манай хөөч мэд. Хавын товшоо дуурайт эхлээл гэж хэлнэ. За. Ийм митинг одоо сонин үйл явдал одоо амьдрал тохиолдож байсан юм байна уу одоо? Тэгээд би одоо товшоороо күндөгч явуулж чаддгүй. Нэг урлаг мурлаг одоо ийм залуучуудыг чаддгүй. Айл барьдаг, айл байлгадаг. Гонэг тууж хэлбэл гайлдны бол одоо залтаар нь явуулдаг. Ингэж л явуулдیں۔ Миний товшоорын хувьд бол одоо тэгж нэг онцолж мэдэх шиг нэг мэддэг. Тэр айдын талд битгэх хэлгэж байгаа юм шиг нэг буцаад байдаг ийм хоёр л явдал байгаа юм. Чохом энэ учир байна гэж ойлгож байгаа. Чохом одоо тэр нь тим гихтэр би бардамжуулж магадгүй, мэрэгэнжүүлж магадгүй болчих юм. Ийм юм байт юм шиг энд нэг онцлог юм байна. Тэгэхээр товшоор хөгжим бол үнэхээр энэ туулийн одоо бас зүргэн тарин шиг хөглөж явдаг гол зүйл нь одоо товшоор хөгжим байх нь байна тийм ээ. Энэ чиглэлээр одоо дараагийн үеийнхэнд бас хэрэгтэй байж болох юм дээр товшоор хөгжмийг одоо яаж хөглөдөг яадаг гэдэг чиглэлээр та бас сайн асуусан юм байна лээ. Энэ чиглэлээр хариулсан авир мэдгэн яриаг сонсъё. Клиник хөдөлгөл юм товшоор. Өнгөн таарсан 9-7 нуцтай 5-4 нуцтай ийм одоо хоёр янзаар хөглөж явсан урт товшоорыг хүн хоолынхаа өнгөнд тааруулж. Тэгээд том хоол сайтай хүн бол 7-9-ээр одоо хилгасалж явсан товшоор. Тэгэхээр одоо бид чинээ чухцаар хийгээд байгаа юм. Тэгээд 7-9 5-7 гэх юм шүү дээ. Айл утсын хаашаа ирчилдэг, айл утсын хаашаа ирчилдэг үлээ. Тэр Судагчийн одоо судагнаар үзүүж яаж сурцсан тухайд шалгаад байгаа шүү дээ. Давхар гадна талч гэдэг юм уу? Дардаг тал явах. Тий дардаг. Би талын утас 9-ээр хийгээд зөв ирчихлээ. Тэгтээ нөгөө 7 утсаа бөөнгөтчээж ирчлэх юм уу? Нэгээр ирчлэх юм уу? 7 утсаар тэгшилж байгаа л өөрийн хэлэх шиг тэгшилж байгаа л ирчлээ шүү дээ. Хамтд нь ирчиж. Хамтд нь ирчилж. Тэгээд ганц болно да. Тэгээд үе. Өнний чинь бас учир бий. За. Энэ 7 хэлэх чинь бол татаа тавьж яхад бол буруу талдаа дан ирчээ хайцах хүн цаашаа. За. Цаашаа. За энэ юу энд гайварч хоёрыг тэрхэж юм цаашаа. Зэвэрчтэй 9 гэлсэн бие тал зохин дандаа. Энэ талд бол савдгийн урахын хурж ядах номтой. Буйн хурж уулж ирж ядах номтой. Нэг өөрөөр алдаа савдгийн дууч авч ирж байгаа. Түүнээс ялгаад мангар шулм хөөгө гаргаж байгаа ш. Тэр бүртгэн ч юм уу гаргаж ариутгах. Тий, энэ хоёр элчинд бол бас ялгаа. Ийм учиртай байх номтой. За бид нар энэ Монгол туулийн тухай түүний одоо нэг үнэхэрийн одоо гол баатар гэх юм уу да тийм ээ. Гол төлөөлөл болсон авир мэдгэн энэ ярьсан яриаг сонсож байгаа нь үнэхээр сайхан байна л да. Тэгээд Монгол туулийн хөгжил маань яг өнөөдөр ямар төвшөнд очсон байна? Ер нь цаашаа хөгжлийн тэр тал дээр та юу гэж бодож байна? Энэ засгийн газраас бас нэлээд анхаарч 2011 онд байна уу? Монгол туул хөтөлбөр өдр баталсан байдаг шүү дээ. Энэ үний одоо гол агуулга нь одоо юу байгаа юм? Би ч одоо утгатай бор гэрт өчнө олон туульчдын одоо өргөнд морилж тэдний туул хаалхыг сонсч явснаас биш Монгол улсын төрийн ордонд Монголын ерөнхийлөгчийн том ёслолын өргөнд туул сонсно гэж зөвлөсөнгүй явлаа. Гэвч сая өнгөрсөн онд 11 сард Монголын бахархлын өдөрт Монголын төрийн 3 өндөрлөг туул судлаачдыг, туулчдыг, туулын сонирхол улсуудыг, цөөн улсуудыг урьж ордондоо залаад тэднэр бол туулын удамтай хоёр том туулчийг туул хайлуулад тэгээд тэр
төрийн 3 өдөрлөг дараалан орж ирээд бүтэн нэг цаг орчим туул сонсоод гараж явахдаа Дулан багшийн одоо эмгэгчээр хэвлүүлсэн бичмэл болон хөвлөвөр туул судруудаас судрыг өгөхөд түүнээс атсаваад гарч яхахыг би өөрийн нүдээр харлаа. Гайхамшигт үйл явдал байлаа. Гайхамшигт одоо хүндэтгэл байлаа. Тэр энэ зүйлийг одоо өрмөд дугаан ярьсантай яриад ингээд холбон үзэхэд туулч бол туулчин удам тасраагүй байна. Туул тасраагүй байна. Туулыг сонсогч ард түмэн хэвээрээ байгаа юм байна. Туулсыг хүндэтгэх төрийн бодлого байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр бол эсэтник хэлэхэд Монголын дэлхийн туйлуулсан энэ туул бол хэдийгээр өнөөдрийн юм яривч, элэг балрын юм яривч, өнөөдрийн юм ярьж байгаа. Өнөөдрийн ороо буцгаа цагийн байдлыг бидэнд мэдрүүлж байгаа, сонсож байгаа зүйл гэдгийг би мэдж авлаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ туулыг хайлна гэдэг маань төр ард түмэн төвчин байхын бэлэгдэл юм байна. Өрмөд өөрөө ярьсан шүү дээ. Бэлэгдлийн утгатай гэж. Бэлэгдэл юм байна. Түмэн олон өвчин золонгой эрүүл зэрэг энх тонх азаралтай амьдрах тухай асуудлыг энэ туул хөндөж байгаа юм байна. Хоёр ингэж ойлголоо. Гуравдугаарт туул гэдэг чинь туулаа суралцсан гэдэг чинь, туулыг сонсон гэдэг чинь, туулыг хайлна гэдэг чинь, туулыг одоо өлөн боломжж байгаа туулчид бий болно гэдэг маань байна шүү дээ. Ирээдүйн сайн сайхны төлөө хүн төрлөختнийг дуудаж байгаа үрээ юм уу гэж би ойлголоо. Ягаад гэвэл туулын ертөнц чинь одоо агуу юм ярьж шүү дээ. Энэ тэнгис талаач нь шалбаг багт энэ галбураас модон зандан модон наатж ирээ байхад алтан нар чинь аягын шинэ байхад гэж ярьдаг шүү дээ. Энэ дэлхийн ертөнц энхэн анхан төрүүн цагт гэж ярьдаг. Гэтэл эн чинь юу бодоод, юуг зөгнөөд, юуг хүсэж байгаа юм хэрэг энэ жангарын туулд гардаг адил бомбын орно гэж хүсэж байгаа юм байна. Бомбын орно шиг жаргалтай байхыг ирээдүйд хүн төрлөختн тийм байхыг хүсэж байгаа маань гэж би ойлголоо. Тийм учраас бомбын орно гэдэг маань бурбор салхитай, салхитай бурбор хуртай үйлгүй дунаараа байх, өвчнгүй дандаа 25 насаараа байх тухай зөн бэлэг шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ Монгол хүндрэлтний дөрвөн мэдээ хэлснээр одоо тийм оюуны утгасгоолын оюуны том баялагын нэг айсаа бол арга байхгүй туул байна тийм ээ. Туулын одоо ихэнх одоо язгуур юм нь Монголд байж байна. Монгол хэлээрээ байж байна. Тийм учраас Монгол туулын энэ төсөл хэрэгжүүлнэ гэдэг чинь хэрэг дээрээ хүндрэлтний бүтээсийн туул гэдэг энэ туулсын бүтээлийн одоо айс хавыг хадгалах одоо хамгийн том алхам гэж ингэж ойлгогдож байна. Гэхдээ энд бол санаа зовмор зүйлүүд нэлээд байдаг юм байна. Яагаад гэвэл энэ туулын цаашдын хөгжил бол мэдээж таны дөрөв чинь том ялж хэлснээр бас тийм өгдгүнтэй одоо цаанаасаа одоо төрөмөл тийм уламжлсан ийм зүйл дээр төшгөлж цаашаа хөгждөг юм байна шүү дээ. Сүм болгон чэйжлээд уншаад туул хайлаад байдаггүй учраас энэ чинь бас их нарийн зүйл юм байна л да. Ингэж байна тэр чинь одоо орон нутгаа ярьж байна. Туул гэдэг чинь туулч өөрөө туулчаар дуустдаг юм аа. Өөрөөхөө үр хөвгтөө өвлөлгсөн гэж байна шүү дээ. Яг энэ чиглэлээр агруудгаан яриа хэдүүлээ сонсъё.
Та одоо Монгол улсын төрийн сойрхол туулж болсон. Одоо ерөн баруун Монголын Баатарын туулын хувь заяаны тухайд туулчийн залуу туулчдыг одоо уламжлуулан гаргаж ирэх тухайд өөрийн одоо эмзэглэж юм бодож өгдөг юм би юу? За энд би бодоод залуучуудыг нэлээд олон дагуулсан. Дагуулаад залуучууд сурах орчин үед бол залгая. Урд над шиг тавар малан дагчаад туулж авч яана тэнд сөн тавьж одоо хоноо туул олж байгаа залуу алга. Би тэг туул хэлээд нутаг хэсээ явж байгаа юм алга. Ингээд туулчин гарах залуу юмс гарах юмс багын. Би зүгээр урлагийн шугамар дагуулаа хэд таазан тоглох төнтэй залуучууд ийм байсан болов уу гэх төнтэй сэтгэж байгаа байх. Түүнээс асууж байгаа юм алга. За ингээд би арган бараад одоо 68 хүрсэн когш нах байна. Тэр ахт би туулан заалсангүй. Одоо нэг туул өрөн мэддэг. Ямар туул мэдэж? Тэр талаар удандавар вэ хэлж бий. Тэр когшинд би авгаахынхаа зүйлөөс хадгийг үйж өгсөнгүй. Тэр хэдэн үйл 80 онд үлийн дэртний телевизийн бичлэг авсан л да. Түүгээр би өгөхийнхаа товшрмуудыг авахулж ирээд тэр когшны дуудуулж ирээд тэгээд тэр хадгаа үйж өгсөн. Одоо аргаан барахтан когш нь хараа шавлуулж байгаа би нэг дугаарт. Энэ туул нь хуультай л да. Туулын хууль бол хатуу. Туулчин бол нас барахтаа өнгөрөхтаа бол тэр туулаас заавал юмыг үлдээж өгөх ёстой. Төрөл саданда. Энэ хуультай. Юуг аргаан барахтаа нэрэн ирээд би хотоос ирчих хотчинд ичгээд онлоо шүү дээ би. Гурван туул ичүүл задлаа. Би зохиолын хүрээлэнд очив ичүүллээ шүү дээ. Тэндээс ирчихэд л даралт ихтэй хоёр хөлгөө болцох шүү дээ. Тэгээд одоо аргаан барахтаа өвчтэй байлаа. Ахыг авчираад хадгийн үйж өгöd шаван болголоо. Одоо шавл болох шээ. Одоо түнний ард нь би тэр ахаа залуу болтох. Эрийн залуу энд орчлон залуу байна. Тэр дуутээсээр энэ хэдэн залуу зааж ирж байгаа маа. Эдэн таазнаас үгүй явахгүй байна. Одоо хамгийн сүүлд энэ хөвөнд би таагаас сууж байна. 16 та хөвний. Хин гэдэг хөөхтөн Балдан дорж гэж миний отхон эрэхтэй отхон хөвний. Одоо юуг би нэг 2-3 туул төлөлт явах уу гэдэг итгэлээрт байна. Ингээд чадлынхаа хэрэг заая гэж бодож байна. Ингээд хажуудан байгаа гартаа заавал юу гэхээс биш одоо орчин үеийн чинь амьдрал ажлын үед залуучууд юм сурч чадахгүй байна. Туулын чинь нэг дуунаад үнтэй нэг 6-8 мөр шүлэг бичээд уншаа сурчих үнтэй биш болохоор чинь сурч чадахгүй юм аа. Ийм их зовлонтой. Энд миний ганц зовж өгдөг зүйл энэ л байна. Тэгээд би та түрүүн туулын хууль гэж ярьлаа энэ ямар учраа вэ? За энэ тууланд ийм хууль байсан байгаа юм. Туул бүхэн туулыг хайлдгаа. Хүн бүхэн дураадгаа байсан шалтгаан. За юу гэж гадна көдөө дуулж дуурайж гэлж болдгоо гэж байгаа. За тэгээд туулыг айлтгахтаа бол алтаагаа туулыг хэлдгөө гэж байгаа. Заавал алтаа магтсан байх хэрэгтэй. Алтаа магтснаар туул ажиллах ёстой. Туулыг бол илүү дутуу худал хэлж болохгүй гэж байгаа. Энэ бол өөрийн чам насан тартаа. Гэлүүс айлтаа хутаа гэдэг одоо ингээд хажууд нь тэр хууль гэдэг нь болоод Дагуулаа юу гэдэг? Хүч авсруулсан байна. Чи дутуу хэлэх юм бол аим насан ч юм уу? Чи тэр айл дутуу хэлж явах юм бол дутуу хэлвэс нь айл чамд муу. Гэх мэтлээ хууль авч үлдсэн байна. Тэгэхээр одоо засгийн газрын дээр Монгол туул гэдэг мөрийн хөтөлбөрийг би юу гэж харж байна вэ гэхээр сая Авирмын тухайн хэлээд байгаа энэ нэг зөв тогтол байна шүү дээ. Зүгээр хүн болгон нэг шүлэг шийдэж байгаа юм шиг хийж болдгоо. Тийм учраас нэг өв уламжилсан өгдөхүнтэй авшиг юм байна авчөө цаашгаа хөгжиж болдог ийм их нарийн зохицуул цаана байгаа учраас энэ тал дээр нь илүү ажиллах болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр Монгол туулын хөгжлийг цааш нь одоо ингээд хадгалаад аваад явахын тухайтад бол энэ өмнөх энэ уламжлалын юмнуудаа маш нарийн сайн судлах ёстой юм байна. Та одоо хөгжим судлаачийн хувьд энэ Авирмын тухайн амьд яриаг авч үлдсэн энэ гайхамшигтай энэ кассетыг бол би одоо их үнцүүлэх том судлагдсан гэж ингэж л ойлгож байна. Үүний төлөө бол танд одоо талархал дахин одоо өргөе гэж бодож байна. Жишээлбэл сая энэ Авирмын тухайн ярианд байж байгаа тэр 16 настай хүү гэдэг чинь өнөөдрийн одоо Балдандарч төрийн тууч байж штэ. Монгол улсын соёлын гавьяат төтгөлтөнд цол хүрсэн. Таны дөрөв чинь хэлсэн төрийн ордонд Балдандарч туул хайсан уу? Тий. Балдандарч хоёр туул хайсан шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд уламжлаа явдаг юм байна. Энэ уламжлалыг нь одоо хөгжөөж, энийг хадгаж, энийг хайрлаж явах нь бол төрийн том бодлого юм байна гэж ингэж ойлгож байна зөв үү? Зөв.
төрийн том бодлого гэдэгтээ би нэмээ хэлчихье. Би түрүүн хэллээ. Энэ туул хайлна гэдгийг төр анхаарад иргэлийн хамгийн газар ордондоо туул сонсоход гарч байна гэдэг маань байна шүү дээ. Монгол улсыг бүрэн бүтээр авч явах тухай. Монгол улсыг бүрэн бүтнээр нь инх жаргалтай эрүүл сарвал дотоодоос кэмрэл гадаас дайрах дайсангүй энэ амар зэрэг амьдрах энэ том ирээдүгэл тэр манай төрийн 3 өндөрлөг сонсоод мэдрээд гараад явлаа гэдэгт би их биширч байлаа. Тэгэхээр ард түмний дунд бол үнэхээр энэ өвсөн юмнууд нь ингээ байж байгаа. Нөгөө Дамжсан багшийн хэлснээр нөгөө хар авдарт ном би хязгаар үгэнд эрдэнэ гэдэг маань энэ байна л да. Тийм учраас энэ оюун санааны дархлааг улс орныхоо хүндрэлтний оюун санааны дархлааг батжуулж цааш нь үргэлжлүүлэхэд тухайтад бол энэ уламжилж ирсэн энэ өв соёлоодыг бол хүндлэж хайрлах хэрэгтэй. Би одоо таны цуглуулсан энэ олон зүйлүүдийг одоо би мэдэж байна. Таас архив дөгнөг юмнуудаа бэлдэж ийсэн. Таны одоо энэ цуглуулсан энэ зүйл харахад зүгээр нэг л кассет байж. Гэтэл ийм үнсэнтэй зүйл байж штэ энэ бичлэгүүд. Энэ таны цуглуулсан зүйлүүдийг би харахад бол нэг хэд хэдэн хасаг дэргээр ачаар тийм том юм харагдаж байлаа штэ. Гэтэл зөвхөн нэг нь одоо ийм үнсэнтэй байна. Тийм учраас энэ утгацгаал хөгжим судлалын энэ буурал эрдэмтдийн их цуглуулсан зүйлийг үнцэнтэй болгох энийг одоо төр дансалж бичиж одоо өв сан болгож авахуулаад энэ мөрийн хөтөлбөрт хэр туссан байдгийн бол их олон ажил хиймээр ингэж санагдаад байгаа. Тэгээд таны энэ Монголын хөгжмийн урлагт тэр тусмаар нүүдэлчин хөгжмийн энэ өв соёлыг одоо бүрэн ихээр нь үлдээхийн төлөө хийсэн энэ олон бот номнууд энэ бол одоо цаашдаа бас нэг эргээд өөрөө судлагдах юм болоо төвөрч байна шүү дээ. Тэгээд танд одоо эрдэм судлалын ажилд их амжилт хүсье. Зөвхөн одоо ганцхан кассетийн жишээн дээр яхад одоо энэ цаг багтахгүй шүү дээ. Тэгэхээр одоо хасаг дэргээр ачих тэр хэмжээний том өв сангийн чинь одоо дахиад судлахад бас нэг тийм том судалгааны баг хэрэгтэй болж штэ. Тэгээд таны уран бүтээлд эрдэм судлалын ажилд олон амжилт хүсье. Урт удаан насалж энэ олон оюуны огт ээжээ ард түмэндээ хөргөсөөр түгээсээр байх болтугай гэсэн өрөөлийг танд өргөё. За өнөөдрийн манай шинжлэх ухааны таны мэдхүн энэ нэвтрүүлэгт одоо уран судлалын ухааны доктор профессор Жамбулын Энвиш ва Орослав